Сайн байцгаана. 6 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар сошиал платформудаар тэр дундаа TikTok, Facebook, Twitter зэрэг хаягуудаар хамгийн олонний анхаарлыг татаж байгаа тамирчдын талаар ярих болно. За хамгийн ихний хүн бол Simone Biles. Америк нэгдсэн улсын гимнастикчин, Америк нэгдсэн улстай бүр баатарна гэгддэг. За учир нь тэрээр 6 дахь алтан медалаа сая авсан. Өмнө Риогийн олимпиар 4 алтан медаль авсан. Токиогийн олимпиар бас 1 хүрэл 1 мөнгөн медаль хүртэж байсан. Хувийн амьдралын товч дурдвал 1997 оны 3 сарын 14-нд төрсөн. Ер нь гимнастикаар 6 настайгаас эхэлж хичээллэж эхэлсэн. За сайн хажуугаар сар гихчээр мэт анхаарал буурдаг ийм өвчтэй мэл та анхаарал ер нь сайн төвлөрдгөө сарндаг тийм үе сарндаг гэх юм уу тийм өвчтэй. Тэгээд тэрийгэ дарахын тулд ер нь удаан хугацааны турш метилфенидат гэдэг энемиг хэрэглэж байсан. За тэгвэл Орос болон Япон зэрэг улсууд энэ энемиг бол ер нь допингтэй бараг адилхан үздэг. Америк нэгдсэн улсын хувьд бол энэ бол жирийн эм гэж тооцогдсон юм байна. За ингээд 6 дахь алтан медалаа зөөж байх яг энэ цаг мөчид 7 сарын өмнөх нөхрийнх нь өгсөн ярилцлагын талаар дэлхийн нийтээрээ санаж байгаа. За ингээд дэлхийн нийтээрээ ер нь түүний нөхрийг нэрээр нь биш яг Simone Biles-ийн нөхөр гэж дууддаг болсон. За яагаад вэ гэхээр 7 сарын өмнө Biles-ийн нөхөр Entertainment Tonight гэдэг ийм шоунд орсон. Тэгээ энэ шоуны хөтлөгч нь түүнээс асууж байгаа юм л та нөхрөөс нь яаж ийм дэлхийн алдартай хүнийг өөрийн болгож чадваа гэж асуусан чинь нөхөр нь шууд энэ асуултыг шал өөрөөр асуух ёстой. Харин ч яаж над чиг хүнтэй сууж чадваа гэж хэлэх ёстой. Гэж асуух ёстой гэж хөтлөгчд нэлж байгаа хгүй. Тэгснэ яасан гэхээр Америк нэгдсэн улстай тэрээр шгшээ багийн хөл бөмбөгийн шгшээ багийн тамирчин юм байна л да. Гэхдээ окей тэрний нэр карьер дажгүй байгаа ч гэсэндээ Biles-ийнх бүр дэлхийн хэмжээний том байгаад байна шүү дээ. Тэгээд нөхөр нь ярьж байгаа юм л да. Бид хоёр анх танилцдаг аппликейшнаар танилцж байсан. Тэгээ тэр үед бол маш олон даагагчтай байхаар нь би бас дагаад орчихсон байсан. Тэгээ над руу хэзээ бичгийг хүлээж исэн гэж хэлдэг байхгүй юу. Тэгснэ ер нь бид хоёр үерхснээс хойш бид хоёр айгүй хол зайд амьдардаг байсан. Тэгээд надтай уулзахын тулд ингээд 45 минутыг зарцуулж ирдэг байсан. Хөтлөгч нь тэгээ асууж байгаа байхгүй. Тэгэхээр та өөрийгөө catch гэж хэлэх гээд байна уу гэсэн чинь catch гэдэг нь ер нь шагнал мангал гэсэн маягийн утгаараа орж ирж байгаа. Тэнгүүд тийм ээ ер нь л би catch гэсэн үг. Тэгээ ер нь эрэгтэй хүн болгон catch нэдэж шít гэж хэлсэн нь олон эмэгтэйчүүд ер нь феминист ер нь гендрийн тухай ярьдаг эмэгтэйчүүд ч юм уу ер нь дийлэх хүмүүс таалагдаагүй. Тэгээ яг энэ үеэр шоуны арт хэсэгт Biles өөрөө байсан. Тэгээ Biles-аас асуусан чинь ийм болсон юм уу? Та яг юу жилмээр байгаа гэсэн чинь тийм гэл жоохон эгогийн дэмжээл. Тэгээд энээс болоод зүгээр л Biles-ийн нөхөр гэж дууддаг болсон. Тэгээд бүр баг дийлэнх сайтуудаар Biles-ийн нөхөр л гэж ярьдаг юм байлээ. За хоёр дахь хүн бол Өмнөд Солонгосын мэргэн бууч Ким Ежи. Бас нөгөө Туркийн мэргэн бууч. Туркийн мэргэн буучийн талаар маш олон мэдээлэл орсон болохоор би бараг ярих нь илүү. Тэгэхээр Ким Ежигийн талаар илүү дэлгэрэнгүй ярив. 10 метрийн гар бууны тэмцээнээс Олимпийн мөнгөн медаль хүртэж чадсан. Тэгээд яг дэлхийн нийтээрээ маш олон сайтуудаар маш олон сайтуудаар яг тэрний аура гэдэг үгийг маш их ашиглаж бичсэн. Аура нь шал өөр юм аа. Бүр эрч хүчтэй, эрхэмсэг, бусдаас өөр ауратай байгаа нь үнэхээр гайхамшигтай гэж бичиж байгаа байхгүй. Тэгээд яг үнэхээр буудаж байгаа тэр бичлэгийг харахаар ялчгүй нэг тийм гоё баг богино хэмжээний кино үзсэн юм шиг санагдсан. Надад ч гэсэн маш өөр мэдрэмж өгсөн нэг гоё санагдчихсан. Тэгээ Elon Musk тэрний талаар Twitter дээрээ бас бичээд амьдсан. Тэгээд энд гэхдээ ямар ч жүжиглэлтгүйгээр кино минь болоо яваад орвол баг зохих юм шүү гэсэн утгатай юм бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэс гадна бас Twitter чинь бизнесмен, подкаст чинь нэг хүн байдаг. Тэгээд энэ талаар бичихтэй би ингээ багаа бүрдүүлж байгаа шүү. Энд дандаа юм лаглаг мэрэгэн буучнаар ингээд орж байгаа гэсэн яг энэ зураг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр нь 6 сая гаруй хандлт авсан. За энэс гадна бас Twitter чинь Даниэл гэдэг нэг хүн байгаа. Тэгээд тэр хүн яг энэ постыг оруулахад аль хэдийнэ 52 сая гаруй хүний хандлт авсан байна.
За тэмцээний дараа өрөөс нь ярилцлага авахад нэгдүгээр байранд орсон хүний төлөө бүр маш их баярлаж байна гэж хэлж байгаа байхгүй. Хамгийн гол нь энэ хоёулаа Солонгос улсын иргэд Солонгос хүмүүс гэдгээрээ бахархаж байна гэдгээ энэ ташрамд хэлж амжсан. За нэгдүгээр байранд орсон хүний талаар бол мэдээж өөрөөс нь 12 насаар дүү ийм хүн байгаа. За Ежиний хувийн амьдралын талаар ярил одоо 31 настай өмнө гэрлээд салж исэн. Тэгээд нэг хүүхэдтэй 5 настай охинтой. Мэдээж 5 настай охин нь өөрийнх нь Олимпиад орох болсон томоохон шалтгааны нэгэ гэдгийг хэлсэн. Тэгээд ярилцлагын үеэр бас хэлж байгаа байхгүй. Би хурдан охинлуугаа залгаад би алдартай хүн болчих шиг болоо гэдгийг охиндоо хамгийн түрүүнд хэлмээр байна. Би охинтойгоо уцаар ярих гад амир яарч байна гэж хэлж исэн. За ингээд 2005 оноос эхлээд мэрэгэн буучаар хичээлж эхэлсэн. Өнөөдрийнх нь амжилтынх нь гараа бичээ. За 3 дахь хүн бол Лён Маршан. Тэрээр Францда ард түмний баатар гэж дуудагдж байгаа. Учир нь 4 дахь удаага алтан медаль хүртэж байгаа. За тодруулбал тэрээр 200 метрийн араар даллах төрөлд алтан медаль, 200 метрийн эврэхээс сэлэлтийн төрөлд алтан медаль, 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд алтан медаль, 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд бас алтан медаль хүртсэн байна. За хувийн амьдралын талаар дурдвал тэрээр одоо 22 настай ер нь усан сэлэлтийн аваргуудын гэрт турсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл түүний аав Савьер Маршан усан сэлэлтийн тамирчин байсан. 1996 оны Атлантагийн Олимп нөгөө миний өмнөх дугаард ярьжсэн Селин Дион тэр Атлантагийн Олимпиар бас дуулсан гэж ярьжсэн яг тэр Олимпиад. За мөн Сиднейгийн Олимпиад одоо тус оролцож байсан. Мөн дэлхийн аваргын 6 алтан медальд 10 мөнгө 9 хүрэл хүртэж байсан. За ээж нь бас Селин Бонет гээд 15 настайгаас Францын олон рекордыг эвдэж эхэлсэн ийм сэлэгч байгаа. Тэгээд 1992 оны Барселоны Олимпиад оролцож байсан. За бас надад нэг сонирхолтой санагдсан зүйл нь Майкл Филлипс гэдэг одоо өмнөх аварга гэсэн үг. Энэ нь 2008 оны Бээжингийн Олимпиад 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд 4 минут 3 секунд 84 дойлын амжилтыг үзүүлж ирсэн бол Лён Маршан 4 минут 2 секунд 95 болгон ахиулж Олимпийн цоошин рекордыг тогтоож чадсан. За бас 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд 2008 онд Майкл Филлипсийн үзүүлж байсан 1 минут 54 секунд 23 гэсэн амжилт байсан бол энийг 1 минут 54 тэг 6 болгон ахиулж чадсан. Хамгийн сонирхолтой нь яг энэ Майкл Филлипсийг дасгалжуулж байсан яг өмнөх дэлхийн рекордыг эзэмшиж байсан энэ хүний дасгалжуулагч руу захаа бичээд та намайг дасгалжуулаад өгөө Олимпиад оролцъё гэд хүсэл төвчсөн чинь за тгийгээд дасгалжуулсан. Тэгсэн чинь шууд тэрний рекордыг эвдчих чадчих байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дасгалжуулагч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж би бол бодож байна. Яг арга техникийн арга барилын заагаад тэгээ яг тэр хүний дасгалжуулсан хоёр хүн хоёлоо дэлхийн рекордыг эзэмшчихээр бүр гайхамшигтай мэдрэмж төрж байна. За дөрөвт хүн бол Барби. Үнэхээр үзэсгэлэнтэй маш царайлаг бүр яг Барби шиг хүүхэлдэй шиг юм хөөрхөн эмэгтэй байгаа. Энэ нь Юлия Андреева Левченко гэдэг бүсгүй байгаа. 1997 оны 11-р сарын 28-нд төрсэн Украины өндрийн харьяалтын энэ тамирчин 2021 оны Токиогийн Олимпиад оролцож 8 дугаар байр эзэлж байсан. Тэгээ яг энэ хүнийг яагаад онцолж байгаа вэ гэхээр TikTok-оор дүүр доор хаяж баг 2 сая 3 саяын хамталт авсан. Учир нь тэр бол маш үзэсгэлэнтэй, маш хөөрхөн яг одоо харж байгаа зураг яг Барби шиг байгаа. Өстой хөөрхөн. За 5 дахь хүн бол Тедди Рейнер. Тедди Рейнерийн талаар ер нь манай монголчууд айгүй сайн мэддэг юм байлээ. Ер нь жудо бүхд бас манай монголчууд дуртай болохоор тэр юм уу ямар ч байсан Теддигийн талаар маш их мэдээлэл байна лээ. Одоо 31 настай Францын жудо бүхийн хаан гэгддэг ийм хүн байгаа. За Теддигийн амжилтаас дуртвал 18 настайдаа анх жудо бүхийн дэлхийн аварга болж байсан. За энэс хойш нийт 11 удаа аварга болсон ийм тамирчин. За тухайлбал Бээжин 2008 Олимп наадамд нэмэгт 100 кг хэмжээнд өрсөлдөн анхны Олимпиос хүрэл медаль, Лондон 2012, Рио 2016 Олимпиад дээрх төрлөөр өрсөлдөн алтан медалийг дараалан авч байсан. Харин Токио 2020 Олимпиад Оросын жудоч
Тамерлан Баршаевт ялагдсанаар 100 гаруй килограмм хэмжээнд хүрэл медаль хүртсэн. За яг түүнийг ялах тэр агшинд Эммануэль Макрон хурж ирж баяр хүргэсэн. Тэгээд Францын ерөнхийлөгчийн нүдэнд бүр дүүрэн итгэл бахархал харагдаж байсан. За үүнээс гадна Леон Маршан дээр бас Эммануэль Макрон жиж баяр хүргэсэн байдаг. Хүн бол Иман Хэлиф энэ хүн дэлхийн нийтээр нь шуугуулж монголчуудыг ч гэсэн бухимдуулаад амьдсан. Гэхдээ олон улсын олимпийн хорооноос яг энэ хүнийг хүсээ солиулаагүй гэдгийг батлан хэлж байгаа. Зөвхөн түнд одоо эрэгтэй даавар буй тестостерон гэдэг энэ даавар арай их байна гэдгийг бол хэлж байсан. Үүний 70% нь өндгөвчний олон уйланхайд хам шинжтэй холбоотой байдаг гэж энэ сайтн дээр бол тайлбарлсан. Тэгэхээр энэ үед хүний бэлгийн дааврын тэнцвэр алдагдах, арьс батгахших, өрөвсөх, эрэгтэй шинж давмгайлах шинж тэмдэг илэрдэгэ гэдгийг энэ сайт бол онцолж байсан. Хэлифийн хувьд багаасаа боксоор хичээлж байсан бөгөөд одоо 25 настай 2019 оны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2020 оны Токиогийн Олимпиад тус оролцож байсан. Тэгээ яг энэ дээр онцолж хэлэх шинэ зүйл юу вэ гэхээр түүнийг өмнө ялж байсан Эми Бродхарст түүнийг жоохон өмөрхөн ангайстай пост Twitter дээр оруулсан. Ингэхдээ за хүнийг ийм байгаа байдлаар нь ийм бүдүүлгээр хэлэх бас муухай гэдгийг онцолж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ Хэлифийн талаар ярихаар айгүй хоёр талтай. Надад л бас жоохон хэцүү санагддаг. Хэрвээ түүнийг өвчтөйгээд оруулахгүй байсан бол эн чинь бас жоохон эрх тэгш бусдээ энэ чинь өвчнөөс нь болоод тэрний хүсэл мөрөөдөл, тэрний багаасаа хийж ирсэн зүйлийг нэг үүсгэнэ гэдэг бол бас нөгөө талаараа бүдүүлэг зүйл болж байгаа. Тэгтээ нөгөө талаараа бодохоор би ч гэсэндээ хэрвээ рингендээ гарч ирээд одоо тестостерон ихтэй аль хэдийн надаас жоохон хүчтэй ийм хүнтэй өрсөлдөхөөр болчихвол би ч гэсэн бараг үлээ цухтаамаар санагдах байх. Гэхдээ нөгөө талаараа дахиад бодохоор энэ хүний бас хэнийг нь өмнө ялж байсан. Юуд ч дийлдэшгүй үнэхээр тийм эрэхтэй яг энэ дээр гарч байгаа шиг ийм бист бол үнэндээ биш штэ. Тэгэхээр нөгөө ялагдсан тамирчны сэтгэл зүй ямар байсан бэ гэдэг дээр эхлээд анхаарлаа төвлөрүүлэх ёстой ч байсан юм шиг санагдаж байгаа. За 7 дахь хүн бол Шакари Ричардсон. Тэрээр Америк нэгдсэн улсын хөнгөн атлетикийн тамирчин. За бас маш алдартай Америк нэгдсэн улстай баатар гэгддэг юм бисгүй байгаа. Маш урт хүмүүс өөртөө ихтэй байдлаараа олонний анхаарлыг татаж байгаа. За хамгийн сүүлийн нэг бичлэг дээр яг баринд орж ирж байхдаа тэр өөрийнхөө ингээд үсийг жоох элбэнгээ гараа ингээд харуулж байгаа нэг юм бичлэг нь бас маш олон хүний хандлтыг авч чадсан. За ингээд хувийнхан амьдралын талаар яриад 2000 оны 3 сарын 25-ны өдөр төрсөн. Ээж нь түүнээс татгалцсан. Гэхдээ эмээ эгч хоёр дээрээ өссөн. 2015 онд тэрээр ер нь бисексуал буюу найз охинтой гэдгээд олон нийтэд зарласан. За түүний амжилтаас нь дуртвал 2016 онд залуучуудын олимпийн аварга шалгаруулах тэмцээнд 100 метрийн гүйлтээр төрүүлж байсан. 2017 онд Америк нэгдсэн улсын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Топ 10 тамирчдын жагсаалтад 109-аар багтдаг юм билээ. Гэхдээ 2021 оны Токиогийн Олимпиад оролцож чадаагүй. Яг тэгэхээр яг тэмцээн эхлэхээс өмнө канабис, марихуан илэрсэн тул оролцож чадаагүй. За энийг өөрөө тайлбарлахдаа яг тэр үеэр ээж нь нас орсон учраас одоо ингээд марихуан хэрэгэлсэн. Энэ бол үнэ. Тэгээд энээс өөрийгөө татаж гарганаа гэж бол хэлжсэн. Бас Twitter дээрээ бичиж байсан. Гэхдээ би ч бас хүн штэ гэд ер нь иймэрхүү гайстай бол бичиж байсан. За тэгээд жилийн дараа буюу 2022 онд спортын арбитрийн шүүхэд гомдол гаргаж исэн. Ягаад Камила Валиеваг Пекингийн Олимпиад оруулж байгаа юм бэ? Бас допингтэй холбоотой штэ. Та нар ер нь расист юм байна. Намайг хар эмэгтэй болохоор л ингээд Олимпиад оролцуулаагүй мó ямар учиртай юм бэ гэд бас ийм гомдол гаргаж ирсэн байлээ. За энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Саба дарахаа мартаа баяртай.